Бидний төсөөлөл чулуунууд яг бүжгэлж байгаа юм шиг санагдсан. Чулуу сансар окторууд хүртэл орчдөг. Тиймээс тэр чулуу болгоод хүрээсэй гэсэн үднээс энэ үзэсгэлэнгээ хязгааргүй чулууны цурай гэж нэрлэсэн. Монголчууд эрт үеэс чулууг хүндэлж дээдлж ирсэн учраас би энэ чулууг хүндж болох уу гэсэн айдас байсан. Эргүүтээ шууд зөвшөөрөл авахар бөөдөр очсон чинь чулуундаа сайн хүслээ шивнээд сайн санаагаар авах юм бол болно. Ажилчин сайхан бүтэн гэж хэлсэн. Тиймээс одоо маш сайн бүтэж байна гэж бодож байна. Түүний дараа Монголын чулуунуудын сүнс нь над дээр буусан юм шиг тэдний хэлийг ойлгоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн. Миний хувьд хамгийн таалагдсан газар бол говь цөл их сайхан санагдсан. Тэд очиод зэрлэг амьдтын мөрөд эдний хатуу ширүүн нөхцөл дасан зохицож амьдарч байгааг хараад хуучны хэдэн мянган жилийн өмнөх одоо цагтаа нийлж байгаа мэт бодогдож сэтгэл их хөдөлсөн. Монголчууд намайг үнэхээр чин сэтгэлээсээ маш илтгэр илэмсэг хүлээн авсан. Миний хувьд урлагийг үндэх нэг л шалгаруулт байдаг. Та бүгдийн хувьд хамгийн үнэтэй чухал зүйл чинь та бүгдийн амнаас болж таарах биз. Үүний дараа чухал зүйл гэвэл та бүгдийн ам сүнс чинь дөргиж чичрэх, жишээлбэл хүн дурлах, хайртай болох, эхнэр хүүхэд нөхрөө хараад мэдрэгдэх тэр хайрын мэдрэмж чичрэхийлэл, дунд чичрэх, гоо үзэсгэлэн чичрэхийлэх, дуу хөгжим чичрэх, байгалыг бишрэх, хүнийг хайрлан догтлох, ажил бүтээл гэх мэт сэтгэл минь чичрэхийлж догтлон сүнс минь чичрэхийлж байна уу гэсэн нэг л шалгуурыг би урлагийн бүтээлүүдэд тавьдаг. Тэгэхээр ер нь урлагт бол энэ хязгаар байхгүй, хүний авьяас хязгаар байхгүй. Тэгэхээр энэ Японы ингээд бас зураач Тору ингээд байгалийн чулууг ашиглаад ингээд чулуугаас санаа аваад тэгээ одоо коллаж маягийн юм одоо чулуун зураг бүтээгээд тэгээ Монгол анхудаа энэ үзэсгэлэнгээ нээж ийн. Японд бол зураг зурдаг. Тэгээ Монгол анхудаа ийм олон улсын хэмжээний одоо үзэсгэлэн нээж ийн. Тэгээ цаашдаа бол магадгүй ингээд уран зургийн нэг шин ийм төрөл эхэлж иж магадгүй. Тэгээ бас ингээд Чингис хааны музейд бас ингээд гадаадын түүний дотор одоо Монголд өнгөрсөн 30 гаруй жилд хамгийн их тусалсан ард түмэн татвар төлөгчд бол Японы засгийн газар, Японы ард түмэн. Тэгээ өнөөдөр ингээд бас урлагийнх нь хүмүүс ирээд тэгээ зураач ирээд үзэсгэлэнгээ нээж, түүнээс гадна бол энэ үзэсгэлэнгээр бол дэлхийд одоо данстай маш ховор соёлын өвийг цуглуулдаг Арикава сан бас ирсэн байна. Тэр хүний би тэр Альбион арт гэдэг музейг үзчихсэн, Токиод байдаг. Тэр музейд бол миний мэдхийн баг тэр Визант Ромын эзэнт гүрнээс авахуулаад Оросын одоо Екатерина хата хааны титэм гээд маш ховор тийм цуглуулгатай хүн байдаг. Гэтэл Монголд анхудаага ирээд явж гин энэ хүн бас ингээд өндөр гэгийн Занбаазарын 390 жилийн агаар ирээд тэгээ манай төрслөх урлагийн музейд байдаг. Өндөр гэгийн Занбаазарын одоо тэр гайхамшигтай бүтээлүүдийг үзээд их өндөр үнэлж үг хэлж байна. Тэгэхээр Монголд бол соёлын хөв байна. Монголд бол авьяастай хүмүүс байна. Тэгээ ингээд соёл урлаг одоо хүмүүсийн хоорондоо харилцаа хөгжөхөд өнөөдрийн энэ үзэсгэлэн их чухал ач холбогдолтой болох байх гэж бодож байна. Тэгэхээр ингээд хоёр орны хооронд бол ингээд соёлын харилцаа хөгжиж байна. Цаашдаа бол ингээд бодит бизнесийн харилцаа хөгжүүлэх сайн байна. Японд олон хүн сурч байна. Ер нь ингээд хоёр орны хоорондын харилцаанд асар их орон зай байгааг өнөөдрийн энэ үзэсгэлэн харуулж байна гэж хэлмээр. 初めて倉貫先生とお会いしたのは実はхамгийн анх Курануки зураачтай Арикавасан танилцуулж өгч байсан. Маш онцгой дахин давтагдашгүй уран бүтээлч байна. Танд энэ хүн таалагдах байхаа. Та уулзаад яагаад гэдгийг ойлгоно гэж хэлсэн. Тэгээд би Нарамужийн хөдөө байдаг Курануки сангийн урланд анх очиод их цочролд орж байсан юм. Жишээлбэл энэ бүтээл говийн хавцалд анх очиж үзээд санаа авч бүтээсэн бүтээл. Энэ зотон зураг нь бол 2D буюу 2 хэмжээст. Тэгтэл энэ чулуу бол 3 хэмжээст тийм ээ. Энэ 2 хэмжээст болон 3 хэмжээстийн огтлцол яг содир мөргөлдсөн юм шиг зохицож ийм гоё бүтээл бий болгож байна. Курануки сан өөрөө чулууны хүслээр зурна гэдэг. Эдгээр говийн чулуунуудыг харахад чулуу тус бүр өөр өөрсдийн 2 хэмжээс дээрх мөрөө үлдээсэн байгаа. Хэрвээ та бүтнээр нь харуул яг л говь шиг зураглал төрүүлж байна. Энэ бол жинхнээсээ урлаг хэмээн би боддог. これは全部モンゴルの石で作った作品ばかりだ。
Ердөө 2 сар хагасан хугацаанд Монголын чулуунаас бүрдсэн 95 зураг зурна гэдэг чинь маш их гал ирмэлцэл тэр хүний хүсэл зориг хичнээн их байгааг харуулж байгаа гэж болно. Үнэхээр гайхалтай. 77 настай хүн шүү дээ.